одоо би ч гэсэн амьдралдаа анх удаа хийх чинь. Сайн байна уу? Монголын хамгийн анхны харааны бишэлдэг контент үзэгч Анка байна. Тэгээ шинээр орж иж байгаа хүмүүст өөрийгөө танилцуулахад намайг Анка гэдэг 22 настай харааны бишэлдэг контент бүтээдэг энэ залуу байна. Анх удаа сонсдог кино үзэх гэж байна. Содора киног одоо ер нь бол яг хараагүй хүмүүс зориулсан аудио хэлбэрээр бүгднийг болгоцсон гэдэг. Яг өчигдөр шууд над руу залгаал чи ийм кино үзэх үү гэхээр би бодож байгаад нэрээ яг хараатай байхдаа бол Содора гэд киног ерөөсөө үзэж байгаагүй ер нь яагаад байж болохгүй гэж одоо тэгээ зөвшөөрсөн. Of course тий. Лайк дараарай. Тэгээ комент бичээрэй. Тэгээд эхэлцгээе. Let's go. Харагчдын холбооноос явах нийтийн автобусанд хоцорсон. Тэгээ өөрөө хуваараа Улаан фарм руу явж байна. Энэ доош юу вэ? За. Явж тач. Дөрөнд авахтаа гараад ирлээ. Амар попкорн өвчтөж. Хоёр дахь танхим нь аль нэ? Хоёр дахь үзүүрийн танхим аль нэ? За. Тэмүгэн хамгийн анх Аравт гэдэг киног одоо харааны бэрхшээлтэй хүмүүст хүртээмжтэйгээр бие дааж хийж байсан. Өнөөдрийн байдлаар бол манай улсад харааны бэрхшээлтэй хүмүүс үзэх боломжтой яг хүртээмжтэй 3 кино байна. Тэгэхээр өнөөдөр бас бид нар энэ бүтээлийн нэгийг бас үзэх болсондоо бас манай гишүүд баяртай байгаа гэж бодож байна. Монголын кино урлагийн зөвлөлийн гишүүн ноён инх төвшин одоо нийгмийн тэгш байдал, тэгш оролцоо, тэгш орчин бий болгох одоо нэг юм чухал шин одоо цаг үеийн эхлэлээр бид хэд зогсож байна. Next Cinema гэдэг энэ шинэ кино театр шүү дээ. Шинэхийн юм маш том бүтээн байгууламж байгаа. Энд бас манай Монголын арга хүчтэй үндэсний холбооны гишүүдийг дэмжиж ингэж ажиллаж байгаа явдалд бас Монголын арга хүчтэй үндэсний холбооны ажилтан ажиллагсад болон мянган гишүүдийнхээ өмнөөс бас баярлсан талархснаа хэлмээр байна. Ямар тач Cinemanex-д ороод ирлээ. Тэгээд кино нэрээ хэлэх болоогүй энэ сая цаг гарсан чинь 2:55 болж байна. Тэгээд 3-аас эхэлнэ гэсэн. Тэгээд ямар тач яг энэ анхных нь бол биш юм байна. Яг Содора гэдэг кино. Өмнө нь болохоор Араф, Эдэн хүүхнүүд гэдэг энэ хоёр киног аудио хэлбэрт оруулаад одоо хан бишэлтэй иргэдэд бол үзүүлсэн юм байна. Яг анх удаа ингээд олдын танд ороод улааг хийж болохоор жаа юу байна. Нэрхэж байгаа зүйл нь яг ингээд аудио хэлбэрт оруулчлаа гэж бодоход дэлгэцэн дээр одоо дүрс гарах юм болов уу гэдэг тиймэрхүү нэг юм асуултууд амар орж ирж байна. Тэгээд ямар тач харъя да. Нэг 10-20 хүн л байх байх гэж бодсон чинь юу нэлээд олон хүн болж шагналж дуурч байна. Тэгээд сая ч гэсэн үгүйс хаалга ташч маш байгаа чимээ ч гэсэн бас нэлээд хөрхөн олон хүн биш үү. Би ямар тач харагдахгүй. Энэ үл сурчлагаа л яваадах шиг байна. Монгол бизнес үзүүлж байна. Ямар тач Хавар харанхуй орчинд хамар амраас нь баг зэрэг цус гарсан бүсгүй зодуура. Окей. Ер нь бол яг хараагүй хүмүүс үзэж болохоор тэгээд яг одоо хараатай хүмүүс ч гэсэн өнгийн үзэж болохоор ер нь бол нэг тиймэрхүү хойл хэлдүүлээд ер нь л яатсан байна. Ус нь гарсан хүүхдээ төрүүлж чадсангүй. Удгаяж яач вэ? Эцэг байна. Урдсны гадна зузаан үстэй дээл малгай өмссөн ирчүүд хойш урагшаа холихон гайхаж тасарцгааж байна. Одгийн ахлагч тэдний дунд ганцтай тамхиан татнасан. Удган ихэд дахин дуурсангүй сахиус руу галхалаа. Яна зүргэрэн уйлж удган ихийн хөлөг дөргөлөө. Мэдээлгүй чадчихгүй. Ер нь бол киногоо үзээд дуусаа гараад ирлээ. Өөрийнхөө сэтгэл ер нь бол нэг шүмжил гэж бодлоо тийм юм. Ер нь яг хэр байв
тэ яг даваа тал нь юу вэ? Одоо сул тал нь юу вэ гэд тэд нар бүгдийг энэ яг өөрийнхөө өнцгөөс яг өөрийнхөө одоо сэтгэлээ хэлье. Одоо яг цаашаах нь угаасаа яг харааны бишэлтэн болон хараагүй хүмүүс зориулсан одоо яг угаасаа яг үйлдэл болгоныг өгүүлэгч одоо тэгж ин гэж одоо тэгдэг. Тэр нь хамаагүй юм угаасаа яг ойр санагдлаа. Бүх болж байгаа үйл явцыг нь юм ингээл амар ярьж байгаа нь яг ингээл шууд толгоон дотор тархин дотор ингээл яг өөр ингэсэн яг ертөнцөө ингээл тэд нэрийг ингээл төсөөлөөл за ингэж байгаа мэн тэгж байгаа мэн за одоо ингээ анчтыг ингээд цаатангууд одоо байраа задлж чинь одоо тий ер нь бол химхнүүд чинь нэдрэгэл тэд нэр одоо ингээ өгөөлөгч хилэнгүүд яг тэрийг ингээ толгоонд төсөөлөөл. Өмнө нь содоргоо үзэж байгааг болохоор яг энэ киноны хувьд нь за яг цаатангуудын амьдралын тухай тиймэрхүү ер нь яг соёл одоо одоо хүн одоо өөд болоход ямар ёс заншил үйлдэггүй одоо эмэгтэйчүүд шууд ингээд тэр өгүүлэгчэнд тэгж байгаа байхгүй. Эмэгтэйчүүд орцны гадаа ингээд үсээ задгаалцсан бүгд ингээд мэгштэл уйлж нэдгээд тэгж тэнгуут шууд ингээд цаатангууд хүн өөд болонгууд л ер нь ингээд үсээ задгаалж ер нь тавьдаг юм байна. Яг сул тал гэвэл яг тэр нөгөө үзэж байгаа яг синема нэгт нь болохоор яг эхлэл 4 одоо 3 цагаас эхэлж байгаа кино 4:30 хүртэл одоо ингээд явах хүртэл одоо ингээд дууг нь амар сул тавьсан. Тэгээд тэрнээ одоо ингээд нэг жоохон кинонд орж чадахгүй нэг тийм сатаарах үйл явц амар ажиглагдсан. Хараагүй хүмүүс ер нь жоохон кино үзэх соёл дээр жоохон муу эдг юм шиг надад санагдлаа. Яагаад гэхээр зөвөр яг ингээд шууд одоогоосаа л харааны бишэлтэй хүмүүсийн яг бүх юмнууд чинь л одоо дуу тэмнүүд байгаа шүү дээ. Цаг нь ч гэсэн одоо шууд өдийн одоо 16 цаг тэдэн минут болж байна гэдэг. Тэд мэднэрээ бүр амар чангатай юм дайцсан тэгэл дуугаргаал. Тэгээ шууд дуудлага ирэнгүүт нь шууд аваал амар чанга ирээл. Тэд нар нь жоохон яг кинон л үзэхэд жоохон урам байсангүй. Одоо ч гэсэн яг хойно ингээм амар чанга ирээд байгаа. Тэгээд яг киноны яг үйл явцын хувьд бол яг амар гоё юм оршил яваал. Өрнөл дээр болохоор за тэр хакууд гэдэг нөө одоо содороод дурлцсан дээ. Содорож гэсэн дээр хакуудад нь дурлцсан. Тэр тэгээд мажир гэдэг тэр одоо цаатаа өвгийнх нь ахлагчийнх нь хүү байгаа байхгүй юу. Тэр хоёрын үхэл амар хурд явцсан. Тэгснээр тэр нөгөө содораг багт нь ингээд асрамжийн газар өгдөг тэр Батсуур ах гэдэг нь бас гинэт амар орж ирснээ. Ингээ хүлэгдснээ. Буцаж амар сонь би ерөөс тэрийг тэгтээ ойлгоогүй. Боёо ийм тийм юмд нь цатаараад бас ойлгоогүй ч гэж магадгүй. Ер нь бол зүгээр тэр яг өрнөлийн яг хамгийн эзэгтэй яг огшоох те яг юу болчихоо гэдэг нэг тиймэрхүү юм дээр нэг зүгээр шууд ганцхан сценэр ч юм уу нэг амар хурдан киногоо ингээд киноныхаа метражиндаа ингээ хөрөхгүй болонгот л шууд дундаас нь тастаа авцыг шиг надад санагдсан. Зүгээр гинт байжсэн аа шууд ингээд хакууд нь гарч ирсэн чинь мажир нь ингээ буу ингээд ингээд буугаа ингээд яхал чи урагч байна гэсэн чинь гинт шууд буун дуу гарснаа. Цаатаа өвгийнх нь ахлагч нь хойноос нь буудсан. Аав нь одоо мажирийн аав нь буудснаа. Энэ бүхэн угаасаа цаатаа өвгийн төлөө угаасаа хүн болгон цаатаа өвгийнхэн хакидыг угаасаа юу гэж байгаа сэжгэлж байгаа урагч гэж сэжгэлж байгаа болохоор буудчихлаа. Угаасаа цаатаа өвг цаашдаа юу яаж чадахгүй матахгүй. Тэгснээ шууд содороо ирсэн чинь мажир нь амар гимснээ. Би урагч гэснээ хацлаас хүсэрч мэрсэж. Яастаа мэдгүй. Яг нэг тэрэн дээр нэг жоохон амар толгой ирсэн юм гарчлаа. Тэрнээс бол яг юм дууны хувьд яг өдөр өгүүлэгчийн ярьж байгаа хувьд бол бүх одоо ингээд хараагүй болон харааны бишэлтэй хүмүүс одоо үзэхэд бол ер нь амар ойлгомжтой байлаа. Тэгээд энэ кинон дээр бол 10-аас 7 жүжигчийн амбиахыг ингээд хоолой дуу жүжиглэлтийн ингээд чихээрээ сонсоол
Тэгэл яг ингээд толгоондоо төсөөлөнгөтэй амар гоё огшаал. Яг за энэ сүүлийнхэн кино илүү юу илээ гэж бодоод энэ л амар гоёсан. Тэгээд дөрөвс гахаж гэсэн хүмүүсийн яг ингээд чихэн дотор хоншигдсан хоолойнууд бол үнэхээр яг киног бол амьдлуулахад бол өстой гоё байлаа. Амар гоё өрнөл хүлээж исэн чинь өрнөл нь амар сонирн болцсон чинь яг тэрнээс хойш нэг жоохон сэтгэл дундар үцээр гадаг тасцсан. Яг тэр хүртэл бол 10-аас 10 байсан шүү. Өнөөдрийн бичлэг таалагдсан байх гэж найдаж байна. Тэгээд анхны кино гоё байлаа. Лайк дараарай, subscribe хийгээрэй, комент бичээрэй.